За Улаанбаатар хотын 24 байршилд их хэмжээний ус тогтдог. За борооны ус зайлуулах сугамшүүлжээ зайлшгүй хийх шаардлагатай гэсэн судалгааг 2024 онд гаргаж байжээ. За тэгвэл энэ жил ус их тогтдог 15 байршилд ус зайлуулах шугамшүүлжээ хийхээр төлөвлөснөөс 2 байршилд нь шугамшүүлжээний ажлыг эхлүүлсэн байна. За мөн 3 байршилд шугамшүүлжээ хийхээр ажил үргэлжилж байна. За үзэгчдээ бид нарны гүрний зүүн талаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр бороо орсон үед энд их хэмжээний ус тогтож явах нь битгий хэл машинтай явхад ч хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Тухайн үед бид одоо хийлдэг заваар тус замд явхад ямар хүндрэлтэй байдаг талаар сурвалжлага бэлтгэн хүргэж байсан. Тэгвэл тус замд борооны ус зайлуулах шугам сүлжээг 6 дугаар сарын 2-оос эхлэн угсарч эхэлсэн байна. Энэ ажил наадам хүртэл үргэлжлэнэ гэдгийг албаныхан хэлж байна. За энэ байршилд бол одоо хуучин шугамшүүлж юм бол масалт нь байхгүй болсон тий. Ачаалал дийлэхгүй болсноос үүдэж одоо энэ авь дээр нуур далаа шиг тогтоод түрүү жил бол манай байгууллагын зүгээс зураг дуруулаад нийт 1003 м шугам хийж гүйцэтгэхээр төлөвлөж ажиллаж байгаа. Тэгээд 1003 км дотроо бол ер нь бол 55 шүрд удаг 21 өсөлгөө удаг хийхээр төлөвлөж ажиллаж байна. Нэг 8 машин техниктэй 20-од засварчин техник ажилттай ажиллаж явж байна. За энэ Энгэлсийн гудамжны борооны ус зайлуулах шугам сүлжээг бол одоо энэний дараа Алтай хотгон дээр бас 436 м борооны ус зайлуулах шугам сүлжээ хийгдэнэ. Тэн дээр үргэлтийн ноцоос хийснээр үргэлтийн ноцоосоор дунд гол руу зайлуулах тийм төлөвлөгөөтэй байна. Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах 190 км шугам сүлжээ байна. Энэ нь маш хангалтгүй үзүүлэлт юм а. Мөн шугам сүлжээний насжилт хэтэрсэн олонх нь 60 гаруй жилийн өмнө ашиглалтанд оржээ. Иймээс шинжлэх шаардлагатай шугам сүлжээ олон байгаа юм а. Улаанбаатар хотод байгаа нийт замын 20 орчим хувь нь бол борооны ус зайлуулах шугам сүлжээтэй. Энэ замууд болохоор үндсэндээ одоо энэ хот үүсэн байгуулагдсан хойш баригдаад явсан ингээд зам талбай, гэр горуулагч байна, төв гудамж талбайч байна. Эхний ээлжинд бол бид ямарсан томоохон одоо ихээхэн хэмжээний ус тогтдог төв гудамж зам талбайгаа бол 100% ингээд уснаас хамгаалах барилга боломжтой болох ажлыг бол зохион байгуулж байна. Түүнчлэн энэ жилийн хувьд борооны ус зайлуулах хоолойг 600-аас 1000 мм-ийн голчтой төмөр бетоноор угсарч байна. Ингэснээр насжилт уртсна гэдгийг онцолж байлаа.